Монгол улсын үндсэн хуулийн 39 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт заасны дагуу Монгол улсын ерхий сайд үндсэн хууль заасан онцгой бүрэн эрхийнхаа дагуу улсын их хурлын гишүүн Баттамрын энх хоёрыг Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байгаагаа олон нийтэд мэдээлсэн. Улмаар энэ асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчид албан ёсоор танилцуулсан мөн Монгол улсын их хурл танилцуулгаар 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдөр засгийн газрын 111 тоод албан бичгээр хөрвүүлснээс хойш өдөөгээ одоо 24 хоног өнгөрөөд байна. Монгол улсын их хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103 1 дэх хэсэг заасны дагуу Лавгийн Мөнхбаатарыг Монгол улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чиглүүлэх болон Баттамрын энх хоёрыг Монгол улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг улсын их хурлд үгээр танилцуулж байна. Монгол улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилох Баттамрын энх хоёрын дэлгэрэнгүй намтрыг улсын их хурлд хөрвүүлсэн албан бичгийн хавсралтаар хөрвүүлсэн болно. Баттамрын энх хоёр нь улсад нийт 27 жил ажилласан бөгөөд 2016-аас 2018 онд хууль зүйн дотоод хэргийн дэд сайд, 2023-аас 24 онд Монгол улсын засгийн газрын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайдаар тус ажилласан туршлагатай. За харин 2024 оны улсын хурлын ээлж сонгуулийн дараа хамтарсан шинэ засгийн газар байгуулагдсан тул энх хоёр нь хууль зүйн дотоод хэргийн сайдын албан тушаалаас чиглүүлэгдсэн. Эрхэм гишүүдээ баялагын хулгай, нүүрсний хулгайг далсан зогсоож, учирсан хохирлыг арилгаж, гин буруутайд хуулийн хүрээнд хариуцлага тооцож, далд эдийн засгийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангаж, баг шимчнэрийнхаа тэтгэвэр тэтгэмж авагчдынхаа цалин хөлсийг шаардлагатай түвшинд хүртэл нэмэгдүүлж, улсынхаа эдийн засгийг сэргээж, ард түмний нийтлэг ашгийг хангах нь бол бидний бас туйлын зорилго юм а. Тиймээс далд эдийн засгийг бууруулах, баялагын хулгай, нүүрсний хулгайтай тэмцэхэд хуулийн эрх зүйн салбарын тогтолцоо, бодлогын өөрчлөлт, шинжилт хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү шийдвэрийг гаргасан. Баттамрын энх хоёр нь хууль зүйн салбарт 20 гаруй жилийн ажлын туршлагатай, мэргэжлийн болсон хүчин бөгөөд ард иргэдийнхаа итгэлийг дааж энэ асуудлыг тогтолцооны хувьд болон хууль зүйн салбарын хүрээнд одоо шийдэж, хуулийн хүрээд хуулийг дагаж мөрдөж, хуулийг дээлж ажиллаж чадах улс төрч гэж үзэж байна. Өнгөрсөн өдрүүдийн хий хоосон улс төржилт нь улс орон ард түмэн төрийн алба, хувийн хвшний хэмжээний үйл ажиллагаанд тодорхой бус байдлыг бий болгож, өвжилтийн бэлтгэл, бензин шатхуун, цалин хөлс зэрэг цаг үеийн шинжтэй нийгмийн эдийн засгаас хойшлуулшгүй нэн яаралтай шийдвэрлэх албан асуудлуудыг тодорхой хэмжээгээр гацааж саад бэрхшээл учруулж байна. Ард түмэн улс төр биш ажиллаа хий, асуудлаа шийдгэж та биднээс шаардаж байгааг төрийн эрх барих дээд байгууллага, улсын их хурлын гишүүд та бүхэн хүндэтгэн үзнэ гэдэгт гүнээ итгэж байна. Ийм засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж энэ тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. Зуны 3 сар бид бол цаг наргүй ажиллаж эдийн засгийн өсөлтийг хангаж, валютын нөөцийг нэмэгдүүлж тодорхой амжилт төрсөн. Харамсалтай нь сүүлийн сарын хугацаанд үндсэндээ засгийн газарт ажил хийх боломж олдохгүй, сандал ширээ огцруулах асуудал яригдсаар бидний энэ ажилд төрийн албаны бүх шатанд тодорхой хэмжээний докторгүй байдлыг үүсгэж байна. Иймд Баттамрын энх хоёрыг хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилох асуудалтай улсын их хурл танилцаж, засгийн газрын гишүүний тангараг өргөх боломжоор хангаж, засгийн газрын хэвийн үйл ажиллагааг хангаж өгөхийг та бүхнээсээ хичээнгүйлэн хүсье. Эрхэм гишүүдээ засгийн газар баялаг, нүүрсний хулгайтай тууштай гатуу тэмцэнэ. 5 толгойн бүлэг ордын нэг болох Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай улсын их хурлын тогтоолын төслийг 2026 оны төсвийн төсөлтэй хамт улсын их хурлд 2025 оны 9-р сарын 1-ний өдөр өргөн мэдүүлснээс хойш өнөөдөр бараг 2 сарын хугацаа өнгөрөх гэж байна. Уг тогтоолын төсөл батлагдсанаар эмч багш нарын цалин хөлс, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг шаардлагатай түвшинд нь хүртэл нэмэгдүүлэх, мөн бусад олон тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх нөхцөл боломжийг бид бүрдүүлэх юм. Ард түмний баялагийг хулгайсан альва үйлдэлд
хуулийн хариуцлага хүлээлгэж, нууц хаасан үннийг ичлэн дэлгэж, ард түмний хатуу хараа хяналтыг тогтоон дархлахын төлөө засгийн газар улам эрчтэй ажиллах болно. Монгол Улсын ерхий сайд үндсэн хууль заасан онцгой бүр эрхийнхаа дагуу засгийн газар бүрэн бүртгүүнээр ажиллаж, засгийн газрын мөрийн хөтөлбөр үндсэн чигүүргээ биелүүлэхэд нийт ард түмэн болон улсын их хурлын эрхэм гишүүд та бүхнийг дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Баяртай эзэн Монголын төлөөх тэмцэл үргэлжилж байна. Монгол улсад хулгай худал биш, үнэн ялах болтугай. Үнэн ялж үндсэн хуулиа дээдлэн захин хүндэтгэж дагаж мөрдөж байж хулгай худал биш, үнэн ялах болно. Анхаарал хандуусанд баярлалаа. Мөнх хөгтөнгөрийн хүчин дор Монгол улс мань мандан бодролтугай. За, ерөнхий сайд болон томилогдох этгээдээс асуулт асууж үг хэлэх улсын их хурлын гишүүн нэрээ өгнө үү? За, сайн зэрэг гишүүн асуулт асууя.